Сайхан амсгаж байна үзэгчтэй оройн төргий Монголын үндэсний олон нийтийн телевиз 600-ийн студид улсын их хурлын дарга энх бол дээгүүрээд байна. За 9 сарын 16-нд улсын их хурлын ээлжид бос чуулганыг задлан худалдуулах харуулсан. За энэ асуудалтай холбоотойгоор их хурлын даргыг бас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх зорилгоор ярилцж байгаа. Бидний ярилцлагаа үндэсний олон нийтийн телевиз болоод Монголын радиогоор орондоо яаж цацагдж байгаа. Танд оройн төргий. Үндэсний олон нийтийн радио болон телевизийн үзэг сонсогчдод оройн төргий. Тэгэхээр та хоёрын ярианыхаа сэдвийг эдийн засагтай ингэж холбож тоймлж ярих гэж зорж байгаа юм л да. Ягаад тэгэхээр яг одоо бол олон нийтийн анхаарлыг татж байгаа улс оронд бас тулгамж байгаа асуудал бол эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг ягаад хүндрэлтэй гэж юм гэхээр би таны хэвлэл төгсөн ярилцлагыг уншсан. Энэ бол хямрал биш ээ, эдийн засгийн хүндрэл гэж та томьёолж ирсэн. Яг энэ асуудлаас яриагаа эхлэе. Одоогийн цаг зуурын бэрхшээлийг хямрал гэж нэрлэх бол буруу гэж бодож байгаа. Оны эхнээс эдийн засаг 11.3% өсөлттэй байна. 34 мянган шинэ ажлын байр гарсан байна. Ийм байхад энийг хямрал гэх юм бол болохгүй л дээ. Хямрал гэж юу хэлэхээр өсөлт байхгүй. Нойл эсвэл хасах. Тэгээ ажлын байр нэмэгдэх биш хасагдсан байх юм бол хямрал гэдэг дэлхийн нийтийн жишг байна л да. Гэтэл ийм үзүүлэлтүүд ийм байхад бол хямрал гэх нь бол сүржигнсэн зориуд муулах гэсэн ажил гэж үзэж байгаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн бас зорилготой явуулж байгаа мэдээлэл гэж бас гадуур засагж байгаа мэдээллийг тэгжээлээ. Цаг зуурын хүндрэл бол байна. Өнгөрсөн онд улсын төсөв батлахтаа хэтэрхий өөдрөгөөр төсөөлж одоо бол 1.80 орчим төгрөгийн орлого орохгүй байна. Одоо бид нар чи 9 сард явж шин. Нөгөө талд нь зарлага бас гараагүй байна. Зураг төсөвгүй баталсан хөрөнгө оруулалт дээр тендер зарлаагүй. Тэгэхээр тэр ажил бол одоо үлдэж байгаа хугацаанд хийгдэх боломжгүй гэсэн үг. 310 тэрбум төгрөгийн ажил бол хийгдэх боломжгүй болж байна л да. Ийм мэтэр бол орлого зарлага айл алийн таньж хүнжлийнхээ өрөөр хөлөөж их тал руу явах. Төсвийн тодголыг мөн ээлж төсчүүлгэн хэлсэн л дээ. Ажлын байр нэмэгдсэн, инфляц бас үзүүлэлт гайгүй байгаа. Эдийн засгийн ерөнхий өсөлт ч гэсэн бас 12% гэж тооцоолоод байгаа шиг үлээ. Гэхдээ муу байгаагийг тайлбарлаад байгаа статистик мэдээлэх юм бол хөрөнгө оруулалтын хэмжээ багассан. Тэгээд валютын анштай холбогдож энэ хоёр үзүүлэлт нь бол муу байгаа л гэдэг. Ер нь бол эдийн засгийн хувьд хүндрэл гарч байгаа 3 цэгийг бол нэрлж болно л да. Нэг нь сая миний ярьдаг төсвийн орлого бүрдэхгүй байгаа. Хоёр дахь нь ханшны өөрчлөлт, гурав дахь нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан. За гадаадын хөрөнгө оруулалт буурах бол одоо хэд хэдэн зүйл нэгэн зэрэг тохиолж байна л да. Оюу толгой бол манай хамгийн том хөрөнгө оруулагч байсан. Оюу толгойн хөрөнгө оруулалт нэгдүгээр шат дууссан. Бид нар нэгдүгээр шат дуусахад эрдэнтийн хэмжээний ил уурхайтай болж амжсан байна. Хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт бол хүлээгдэж байгаа. Тоонуудаа нэгтэлж байна. Үнэхээр одоо тийм их мөнгө хэрэгтэй юу, зээл ах уу яах уу гэдгээ хөрөнгө оруулагчтайгаа ярьж байгаа. Тэгэхээр бол оюу толгой хөрөнгө оруулалтанд сүүлийн 4 жил ингэж доктортой хөрөнгө орж ирж байсан бол тэр нь бол одоо орох ёстой нь ороо зогссон. Тэрнээс одоо засгийн газрын буруугаас бол зогссон байхгүй шүү дээ. Ажил нь дуусчихин гэсэн үг. Ажил нь дуусаад үйлдвэр нь баригдаад бүтээгдэхүүнээ гаргадаг болцсон. Тийм учраас энэ бол зөв ёсны. Эзэн нэгэн цаг дуусгал байсан. Тэр нь энэ оны дундуур таарч хөрөнгө оруулалт бол буурсан. За өнгөрсөн онд баталсан стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль бол бас нэрмээс болсон. Хоёр дахь хүчин зүйлийнх нь. Хоёр дахь том хүчин зүйл нь энээс болж одоо олон хөрөнгө оруулагч өргөссөн байгаа. Тэгэхээр энэ мэтийн алдаагаа энэ чуулганаар хэлцэж байгаа хөрөнгө оруулалтын тухай хуулиар залруулъя гэж улсын хурл шийдэж байгаа. Засгийн газар төслөө бэлтгэж байна. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын хуулийн за өмнөх хуулиудаас ялгаатай гэдэг юм уу? Яг юуг нь зарчмын зүйлийг өөрчлөх юм бэ? Гадаадын хөрөнгө оруулалтын тухай 95 оны хууль байна. 2012 оны 5 сарын сонгуулийн өмнө баталсан стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт зохицуулах тухай гэдэг нэг орт нэртэй хууль байна. Ер нь бол дотоодын хөрөнгө оруулалтыг хизээч
дэмжиж баталгаажиж байгаагүй юм байл. Хөрөнгө оруулалтыг бол гадаад дотоод гэж ангилж байна, том жижиг гэж ангилж байна. Тэгээ зөвхөн гадаадын том хөрөнгө оруулалтад зориул тогтвортой байдал үүсгэж өгдөг. Одоо оюу толгойн гэрээ шиг гэрээг бол хийдэг байсан. Тэгэхээр одоогийн шинэ хуулиар бол энэ хөрөнгө оруулагч нь гадаад байна уу, дотоод байна уу, хөрөнгө оруулалтын хэмжээ их байна уу, бага байна уу гэдгээс үл хамааран хөрөнгө оруулагч болгоныг дэмжсэн хөрөнгө оруулалтаа хийгээд буцааж аваад цаашид бас нэг хэдэн жил тогтвортой ажиллахад нь зориулж хөрөнгө оруулалтыг тогтворжуулах гэрчлэгээ гэдэг юм хуультай болох гэдэг. Өөрөө 5 сая төгрөгийн талхны цех байна уу, 5 тэрбум долларын оюу толгой шиг хөрөнгө оруулалт байна уу, ялгаагүй тогтвортой байдал авна. Өөрөө гадаад байна уу, дотоод байна уу тэрийг бас харахгүй. Гэхдээ нэг ялгаа байгаа нь энэ хууль бол зөвшөөрлийн журмаар бүртгэлийн журмаар явдаг юм хоёр юутай. Зөвшөөрлийн журмаар явдаг хэсэг нь бол эдийн засгийн хөгжлийн яамны дэргэдэх гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөл дээр очиж зөвшөөрлөө авна. Тэр нь бол хөрөнгө оруулж байгаа хүний компани хувьцаанд нь төрийн оролцоо байвал тэгнэ. Хэрвээ ямар нэгэн төрийн оролцоо байхгүй байх юм бол улсын бүртгэлийн газар дээр очиод хуулинд заагдсан хугацаанд хуулинд бол хөрөнгө оруулалтын хэмжээ 1-р баг нь 2-р багнаар тогтворч хугацаа. Тэгэхээр одоо 5 сая төгрөг нь 1 жил оногддог бол 1 жилийн хугацаанд тэр хүн бол айхгүй ажиллаа хийж болно. 5 тэрбум долларын нөгөө талд нь 30 жил гэдэг хугацаа бол 30 жилдээ айхгүй хийж болно. Оюу толгойн гэрээ шиг юм хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээг 5 жил ярьж яаж улсын их хурл засгийн газар улс даяараа ярьж хийсэн бол одоо бүх өчиг оромтой өгвөл 7 хоногийн дотор зөвшөөрөгдөөл явах нь бүртгэгдээд. Оюу толгой шиг том хөрөнгө оруулагч төрийн өмчтэй байх юм бол зөвшөөрлөө хүлээнэ гэсэн үг. Ийм маш хэлбэрхэн ойлгомжтой хуультай болж байгаа. Ер нь одоо хөрөнгө оруулагч бол их байна уу, бага байна уу, гадаад дотоод байна уу гэлтгүй бүх хөрөнгө оруулагчийн хүсдэг нэг л юм байгаа. Энэ бол тогтвортой байдал. Хөрөнгө оруулж байх үеийн татвар болон бусад орчин тооцоолж үзээд хөрөнгө оруулах нь зөв гэдэг шийдвэрээ гаргацсан хүн. Энэ хөрөнгө оруулалтаа нөхөөгүй байхад нь тухайлбал одоо 68% шиг татвар гараад ирэх юм бол тэр хүн одоо шатлалт гэдэг юм болно шүү. Тэр тийм юм болохгүй тулд манай улсын хууль тогтоом яаж ч өөрчлөн гэсэн тухайн компанид өгсөн тогтворжуулалтын хугацаанд дотор муу хууль бол тэр компанид үйлчлэхгүй. Нөхцөлийн мутгсан хууль. Сайн хууль бол тэр компанид үйлчлэнэ. Одоо татварын хувь хэмжээ ихэнх нь 10% байхад жилийн дараа татварын хувь хэмжээг бид улсын их хурл бууруулъя гэж бодъё л 5%-аар. Гэтэл 5%-ийг хөрөнгө оруулалт авна. 10%-ийг 20 болгочих юм бол ахгүй. Тэгэхээр энэ бол хөрөнгө оруулалттай хэрэгтэй заалт байгаа. Ер нь бол Монгол улсад хөрөнгө оруулах хэрэгцээ бол их байна. Гадаад ч байна уу, дотоод ч байна уу, сумдаа талхны цех хийн үү, эсвэл одоо том 2 тэрбум долларын нүүр шингэрүүлэх үйлдвэрээр нь бүгд адилхан хамгаалах хэрэгтэй гэж үзэж байгаа. Маш хэлбэр болно гэсэн үг. Бүртгэлээ хийлгээл олонсын өнгөнийхөө хэмжээгээр доктортой байдлаа хугацааг тэр хүн дотоодынх байна уу, гадаадын хөрөнгө оруулагч байна уу, их байна уу, бага байна уу үл хамааран доктортой байх хугацааг л аавна гэсэн хууль заагдсан. 95 оны хөрөнгө оруулалтын хууль тэгээд өнгөрсөн жилд батлагдсан тэр стратегийн салбарын энэ хоёр хууль хүчингүй болох. Хүчингүй болоод тэрийг оролдог хууль гарах гэдэг. Ер нь стратегийн салбараа яаж хамгаалъя гэж байгаа. Салбар гэдгийг алга болгосон байгаа. Зөвхөн төрийн өмчийн оролцоо бол салбар үл хамааран аль салбарт байсан зөвшөөрөл авна. Төрийн өмчгүй байх юм бол чөлөөтэй ажиллаж болно гэж. Улс орнуудад байдаг жишг ойлгомжтой. Заавал энийг гадны одоо юу гэдэг бизнесээс гэдэг юм уу, гадны төрийн өмчт компаниас гэдэг юм уу, энэ салбарыг хамгаалах хэрэгтэй гэсэн заалтууд огт байхгүй болно. Зөвшөөрлийнхөө үед засгийн газар аль салбараа яах вэ гэдгээ өөрөө шийднэ гэсэн үг. Зөвшөөрч болно, зөвшөөрөхгүй байж болно. Тэгэхээр энэ шинэ хөрөнгө оруулалтын хуулийн одоо тогтвортой байдлыг ер нь та хэрхэн харж байгаа вэ? 2016 оны сонгуулиар бас нэг үр дүн гардаг. Тэд нар маань за энэ бас уруу болцсон 13 онд ингэсэн гэдэг. Хөрөнгө оруулагч байлаа гэдэг ингээ гэрчлэгийн дээрээ хийдэж байдаг 10 жилтэй хүн биш үү? 10 жилийн дотор 16 оны шинэ сонгуулиар өөр нам гарч ирээд энэ хуулийг өөрчлөлөөч гэсэн энэ гэрчлэгийн дээр байгаа хугацаагаар л явна. Чадахгүй тийм л арчаагүй шүү дээ. Орж ирсэн юм
авлаа гэхэд шийдвэр гаргах нөлөөж чадахгүй юм тийм. Шийдвэр гаргах болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцож чадахгүй л байна л да. Тэгэхээр энийг бол дахиж ярих нээлттэй сэдв байна. Манай туузын 3 гишүүн бас солигдсон байна. Ер нь энэ 3-ын өмнө нь ажиллаж исэн 3 хариуцлага тооцох тухайч бас хэвлэлүүдээ шуугаад эхэлчихэж ер нь энэ 3 хүний оролцоо гэдэг юм уу үүрэг нөлөө ямар хөв байдаг юм бол. Яг одоо дараагийн томилогдсон улсууд нь бол бодит байдлыг хэлэх байхаа гэж бодож байгаа. Ерөнхийлөгч улсын хурлын чуулган дээр хэлсэн. Хаа хамаагүй 3 хүн суулгачаад ямар хариуцлага нэх гээд байгаа юм бэ? Яг одоо ажиллаа хийж байгаа улсуудын 50 гэсэн. Тэгэхээр Эрдэнэс оюутлогын компани захирал болон нэг ажилтан. Дээр нь уул уурхай яамны газрын дарга гэдэг яг ажиллаа хийж байгаа хүмүүс бол сонгогдож байна л да. Тэгэхээр бол энэ өөрөө их мөнгө эргэж байгаа их нарийн юм учраас бол зөвхөн энэ 3 хүндээ найдах биш. Ойлгомжтой хэн хариуцлага хүлээх үү? Тэр урд оруулсан хөрөнгийг яаж үнэлэх үү гэдэг олон зүйлийг бол давхар хийх хэрэгтэй. За манай энэ 3-ын одоо нөлөө асуудлыг бол олонхоор шийдэн шүү дээ. Тэр 3-аас ер нь бол асуухгүй шүү дээ. Тэгвэл ийм юм болж байна гэдгийг цаг тухайд нь мэдээлж явах үүрэг бол байсан. Тэгээ Монгол улсад орж ирээгүй хөрөнгийг оруулсан гэж гарын үсэг зурсан байх юм бол хариуцлагын тухай яригдах байх л та. Ер нь тэр нэг тоон дээр л тохисчвал оюутлогоо дэвсэл цаашаага үргэлжлээл явна 2 дахь шат руу ороод явна гэсэн. 2 дахь шатыг эсрүүгсэж байгаа нэгч байхгүй. Тоогоо нэгтлэх хэрэгтэй. Хөндлөнгийн аудитор оруулах хэрэгтэй. Ер нь бол тэгээд хуулиар дагахгүй бол нэг тал нь оруулсан гэл нөгөө тал нь оруулахгүй гэл таслах газар бол хуулийн байгууллага шүү дээ. Оруулаагүй хөрөнгө оруулж байгаа гэж үзэж байгаа бол Монгол улсын эрдэнэтийн төв шүүхэд өгөх, арбитрийн шүүхэд өгч нэхэмжлээ хохирлоо харагдуулах арга бас байгаа. Зөвхөн тэд нар өгдөг биш бид бас өгч болно шүү дээ. Гэр бүлээсэн үүргээ биелүүлээг гэдгээр. Яа. За оюутлогын хувьд бол юм байна. Өнөөдөр бас нэг сайн баяртай мэдээ сонсогдлоо л да. 5-7 маань баруун цанхаа одоо нээж байна. Тэндээсээ бас нүс бол бодлож экспортт гарах болцоотой болж байна гэдэг. Сайн мэдээ. Зүүн цанхаа барьцаалаад нөгөө хүний хөгжил санд авсан өрөндөө өгцсөн. Тэндээс бол орлого ордгоо зөвхөн зарлага гардаг. Одоо юу тоон нуурс олборлоход ямар зардал гарч байна? Бараг одоо олборсон үнээр зарж байгаа шүү дээ. Тэр $50 өр бол компани дээр өчгдөд байгаа. Дизель авна, ажилтаа цалиу өгнө, жолоочор цалиу өгнө гэж зөндөө их өр бол өчгдөд байсан. Барууныгаа нээх нь бол стратеги ач холбогдолтой байсан. Барууныгаа нээгээд манай үндэсний компани олборлож байгаа шүү дээ. Тэр бол одоо цэвэр мөнгөөр зарагдаж мөнгө нь орж ирнэ гэсэн үг. Энэ бол Эрдэнэс 5-7% хөндлөлөөс гарах том алхам л да. Тэгэхээр оюутлогоо маань эдгээр ингээд ойлголцол хүрээгүй төлж саатаад байгаа ч гэсэн 5-7 гэдэг зүйл нь бас бидний нөгөө эдийн засгийн олон хөлтэй байх нэг хөл маань бас тогтвортой ажиллаж эхэлнэ л гэдэг тийм найдлагыг төрүүлж эхэлж байна гэсэн. Оюутлогоо далдуурхаа орохгүй удлаа гэхэд тэрийг орлож чадах валютын урсгал бол нүүрсэн дээр байгаа. Гэхдээ нөгөө өмнөний говьд бас үр